Ингээд ихний мэдээ 212 дугаар цэцэрлэг 295 хүүхэдтэй. Гэвч томуу төс төвчний халдварын дэгдэлт өндөр байгаатай холбоотойгоор өнөөдөр 210 хүүхэд цэцэрлэгтээ ирээгүй байна. Өөрөөр хэлбэл нийт хүүхдийн 70 гаруй хувь нь цэцэрлэгтээ ирээгүй нь томуугийн халдвар өндөр байгааг харуулж байна. Зөвзөгчтэй бид 212 дугаар цэцэрлэгийн багийн А бүлгээс мэдээлэл хүргэж байна. Тэгэхээр тус бүлэг бол нийт 26 сорогчтойгоос 5 хүүхэд жилийн төлөө авсан. Энгийн үед 21 хүүхэд одоо цэцэрлэгт хамрагддаг. Яг одоо бол унтлагын цаг. Гэтэл одоо 3 хүүхэд унтж байгааг та бүхэн харж байна. Энгийн үед бол хүүхдүүд 2 игнээ үүсгэн энэ хүртэл одоо орж сасдаг байсан байна. Харин одоо энэ нэгд өдрөөс эхлэн хүүхдүүдийн тоо ханаа томоотой холбоотойгоор эрс сүрсэн байна. 212 дугаар цэцэрлэгийн 8 бүлэгт нийт 295 хүүхэд суралцдаг. Нэг ангид дунджаар 35 хүүхэд сурдаг гэсэн үг. Гэтэл өнөөдрийн байдлаар нэг ангид багадаа 3, ихтэй 17 хүүхэд суралцж байгаамаа. Ер нь ихэвчлэн өндөр халуурч байна багшаа. Эмчит үзүүлэн чөлөө авъя гэсэн байдалтай. Ер нь нэлээд хэдэн хүүхэд 5-6 хүүхэд л эмнэлэгт твтээд гарсан. Одоо ахаад цэцэрлэгтээ явахаар энэ өвчлөл маань ахаад дэгдэх гээд байна. Тийм учраас чөлөө авъя, өвчтэй байна гэсэн ийм л ер нь зохилсон юунуудыг эцэг эхүүдээс мэдээлэл өгч. Бид нар болохоор ангийнхаа группээр дамжуулан эцэг эхэд энэ ханаа томны дэгдэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө зөвлөмжийг байнга өгж ажиллаж байгаа. 212 дугаар цэцэрлэгийн хүүхдүүдийн 70% нь томоогийн вакцинд хамрагдсан байна. Вакцин хийлгсэн хүүхдүүдийн хувьд томоогийн халдвараар хөнгөн өвчлөж байгаа. Гэвч томоогийн халдвар өндөр байгаа учраас цэцэрлэг өөрөө голомт болж байна. Иймээс эцэг эхчүүд хүүхдээ ханиад хүргэх эрсдлээс сэргийлж цэцэрлэгт нь явуулахгүй байх тохиолдолч байгааг хэлж байлаа. Мөн цэцэрлэгийн зүгээс ханиадны шинж тэмдэгтэй хүүхдүүдийг авалгүй буцааж байгаа. Гэвч эцэг эхчүүд ажилдаа хүүхэд харах хөнгөө гэх шалтгаанаар ханиадтай хүүхдүүдээ цэцэрлэгт авчрах тохиолдол байна. Одоогоор бол хүүхдүүд бас энчээ ирээд хоолой нөвдөж байна, ханиалгаж байна, унтах нойрмог ийм тийм байна гэдээ одоо бас буцааж явж байна. Тэгээд ингээд 80 хэдэн одоо үнэд тэгээд өглөө 96 байсан одоо болохоор 85 хүүхэд байж. Өглөө ирэнгүүт ер нь өглөө ирэнгүүт манайхан бол хоолойгийн соодыг 2 биццээтэй соодоо уусан бол давсны уусамлаар бол хоолойг нь зайлдаг. Тэгээд хүүхдүүдтэй болохоор гарын тогтмол өглөө угаалгадаг. Тэгээ өдөр хоол идэж ярих үед нь болож эцнийхэн дараа өдөр унтахын дараа бол шүднэ маг нь яадаг. Ингээд яхав гэхээр бид нар өөрснөө яаж вэ? Анги танхимаа бол 2 цаг төхөм агааржуулж байна. Наривтгал халдваргүйч хийж байна. Цэцэрлэгийн зүгээс хүүхдүүдийн гарын ариун цэврийг сахиулах, хоолойг нь зайлах, шим тэжээлтэй хоол өгөх зэргээр аль болох байгаа нөөц боломжтой тулгуурлан хариу арга хэмжээг авч ажиллаж байна. Гэвч халдварын тоо буурахгүй, өдөр ирэх бүр нэмэгдэж байгааг хэлж байлаа.